За намайг Дулмаа гэдэг Неслийн Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн захирал байна. За манай сургуулийн хувьд бол Улаанбаатар хотын бас зүүн талын нэлээ анслагдсан захад байршдаг ийм сургууль. 1000 гаруй хүүхэдтэй. За манай сургуулийн бас онцлог давуу тал бол энэ байгаль экологийг сайхан давуу онцгой бүсэд оршдог. Та бүхэн бас ингэ харж байгаа. За энэ талаа бид нар бас давуу байдал болгож хүүхдүүдээ дан ганц танхимаар биш танхимын бус сургалтаар дээрээс нь бас хүүхдүүдэд экологийн боловсрол олгох ийм чиглэлийг бас нэг сургуулийнхаа зорилтод оруулж ажилладаг. Тийм учраас банкудаас санаачилсан тэр бүм мод сангаас зарласан энэ бидний бас энэ зорилгод нийцсэн юм сайхан төсөл зарласан байсан. За үүнд бас манай сургууль хамт олон их олзуурхаж хүлээж авч оролцоод за 200-аад байгууллагаас бас энэ олон чиглэлээр энэ төсөл манай шалгаруулсан байна лээ. Тэгээд 200-аад байгууллагаас бас Баянзүрх дүүргээс одоо 2 сургуулийн нэг болж бас манай төсөл шалгарсан их баяртай байгаа. За тэгээд энэ төслийнхаа хүрээнд бас бид одоо сургуулийн гадны орчныг одоо моджуул цэцэгжүүлэх дээрээс нэмээд энэ сургуулийнхаа нөгөө сургалтын танхимын бус сургалтаа явуулдаг энэ экологийнхоо энэ талбайг манаас хамт олон үүнийг бас санаачил тогтжуулсан. За үүн дээрээ нэмээд бас олон төрлийн мод ногоо ургамлыг одоо тарих оршноо сайжруулах. За мөн хүүхдүүдэд хамгийн гол нь бол хүүхдүүдэд бас энэ экологийн боловсрол олгох, мод утгыг яаж зөв тарьж арчлах юм. За мөн одоо сургууль орчиндөө хүүхдүүд маань энэ төслийн одоо хүрээнд мод бут тарьснараа цаашлаад өөрийнхөө одоо хашаандаа гэр орондоо хүртэл одоо мод бут тарих хүүхдүүдэд ийм хүсэл эрмэлзлийг төрүүлсэн ийм ажил болж байгаа. За тэгээд энэ төсөл маань бас нэлээд 70-80% та явагдаж байгаа. За үүний хүрээнд бас одоо манай төсөл сургуульдаа дотооддоо бас энэ экологийн босрол олгох энэ сургууль орчны бас эко талбайг одоо тогтжуулах, ашиглах юм бас баг байдаг манай сургууль. За энэ баг маань энэ төсөлд бас хамтарч төслийг одоо бас хариуцаж ажиллаж байгаа. За тэгээд одоо та бүхэн харж байгаа бах энэ гадны орчинд бол одоо манай гадны бол 14000 квадрат талбайтай гадны орчиндөө манайх. За үүнээс бол нэг 3000 орчим бас квадрат метр талбай маань бас ногоон байгууламжтай байдаг. За энэ одоо төслийн хүрээнд бас 300 квадрат метрийг бас зөвлөгжүүлж ногоожуулсан байж байгаа. За мөн бас нарс мод одоо гацуур тийм ээ. За улиас гэх мэт моднуудыг бас үржүүлж тариад ингээд явж байна. За ийм ажлууд хийгдэж байна да. Намайг Инх саруулын Инх тунгалаг гэдэг 85 дугаар сургуулийн биологийн багш. Манай сургууль 1100 хүүхэдтэй. Тэр бум мод сангийн хүрээнд 700-аад ширхэг мод 8 төрлийн бот сөг тариасан тансаг ландшафттай хамтраад тэнд болохоор 500-аад ширхэг хайлаас мод, 200-аад ширхэг жимсний болон төрөл бүрийн моднууд нарс, улиас, хайлаас, гацуур, өрөл, монс, тхийн шиг гэх мэт олон төрлийн бот сөг моднууд бол тариасан 300 м квадратад зөвлөгжүүлэлт хийсэн. Мөн 50 м квадратад цэцэглүүлэлт цэцгийн мандал хийсэн 24 м квадрат хүлэмж байгуулсан энэ төслийн хүрээнд. Манайх бол ер нь бол урд нь тарьж исэн. Өөртөө бол экологийн түвшиц тэгээд танхимын бус сургалттай сургууль байгаа. Манайх болохоор сурагчтай болохоор шууд энэ байгаль дээрээ шууд танилцуулаад ингээ авчдаг. Одоо ингээ бид нэр хүүхдүүдэд дагуулж гарч ирээд шууд за энэ бол тийм мод байна. Ийм төрлийн тим орчинд ургадаг, тим үнэртэй, тим орчинд ургах нөхцөл гэдэг нөхцөл байдал бүх юуг ингээд шууд бодитоор ингээд хүүхдүүдэд тайлбарлаад хичээл явуулдаг. Манай 85 дугаар сургуулийн даваа тал нь болохоор туулгалынхаа ирэг дээр байж байдаг. Учираас ингээд голынхоо ойролцоо 20 м-ийн зайтай байдаг учраас газрын хөрс маань ер нь бол чиглэг учраас услахын арчилгаанд ер нь бол зарцуулахад бол услахын арчилгаа бол гайгүй. Тэгээ услахын арчилгааг болохоор өглөө оройн сэрүүндээ хийдэг манай ажилчид. Тарьчаал арчлахгүй. Инчнээ гой газар тарьсан гэсэн нэг арчлахгүй л бол байхгүй. Тэр юу н арчлага. Тарихаас илүү арчилгын чухал гэдэг энэ жил чинь тийм зорилттой байгаа ч юм уу те. Урд нь бол тариал орчдөг арчлахгүй болохоор тийм. Тэгэхээр манайх бол яг хөрс мөрс бол нэг ялгаа байхгүй. Одоо энэний ухаан хайрагч болоод л яг бүр нэг уулын ингэрийг бодвол арай өөрлөлтөө.
Тэрнээс яг ингээ ухахаар бол ялгаа голын сайр ахгүй. Сайр гэхээр чулуу ихтэй. Ер нь